Сэтгэл. Өнөөдөр бид нэр pH метрийн тохируулга хийх тухай авч үзнэ. Үүний тулд багжийг 5-аас 10 минутын өмнө зайлшгүй масаж халаах шаардлагатай. Ингээд бид нэр тохируулга хийхдээ температурын тохируулга, pH-ийн бага холбогдлын үеийн тохируулга, pH-ийн өндөр холбогдлын үеийн тохируулга гэсэн дистралтаагаар тохируулга хийнэ. За энэ дээр температурын тохируулга бол Леренцийн тэгштрэлдэх температурын коэффициенттэй холбоотойгоор гарч ирдэг тохируулга байгаа. За үүний дараах pH-ийн тохируулга бол зайлшгүй 2 цэгээр тохируулга юм. Учир нь хэрэг бид нэр зөвхөн 1 цэгээр тохируулга хийж байгаа тохиолдолд Леренцийн тэгштрэлийн шугам хэлбэрийг ашиглах боломжгүй. 1 цэгийг дариулаад бид нэр хязгааргүй болон шулуун шугам татах боломжтой. Тэгэхээр бид нэр 2 янзын pH дээр тохируулга хийснээр 2 цэгийг дариулаад зөвхөн ганц шулуун татах боломжтой энгийн аксиомыг ашиглах нөхцөл бүрднэ гэсэн үг. За ингээд хэлхээн дээр хэмжилт хийх тухай авч ярихын өмнө бид нэр товч хэлхээнийхээ тухай танилцуулга мэдэх түнтэй байх хэрэгтэй. За хэлхээ маань ерөнхийдөө хэмжих хэлхээ буюу их биеэс болон судлах хэлхээ буюу цахилгаан хэмийн хэлхээнээс тогтно. За ингээд цахилгаан хэмийн хэлхээ бол бидний гол анхаарлаа төвлөрүүлж байгаа хэлхээ мэн байгаа. За ингээд цахилгаан хэмийн хэлхээ маань ерөнхийдөө 3 төрлийн электродоос бүрдэж байгаа. Ажлын электрод, харьцуулах электрод, туслах электрод гэсэн 3 төрлийн электродоос бүрдэнэ. Ажлын электрод маань яг гол судалгаа явуулж байгаа процесс явагдах электрод маань ажлын электрод болно. За туслах электрод маань хэрвээ бид нэр электролизийн процесс явуулж байгаа тохиолдолд туслах электродын тусламжтайгаар тодорхой хэмжээний гүйдлийг ус болон дунд нэвтрүүлэх шаардлагатай. Тэр үед хэрэглэгдэх электрод маань туслах электрод болж игнэ. За үүний хажуугаар бид нэр харьцуулах электрод гэж хэрэглэж байгаа. За харьцуулах электрод маань ажлын электрод дээр явагдаж байгаа цахилгаан хэмийн процессын хүчтэй болон гүйдлийн нэгтийг хэмжихэд хэрэглэгддэг тийм электрод байгаа. За ажлын электрод маань дотроо бас их олон янзын төрөл хэлбэрээр ангилагдана. За үүнд холбогчийн холбож байгаа байдлаас нь хамааруулаад нийлмэл электрод эсвэл энгийн электрод гэж ангилж болно. За тэрний тухай тайлбарлавал бидний энд хэрэглэж байгаа электрод маань нийлмэл электрод байна. Нийлмэл электрод маань өөр дээрээ харьцуулах болон судлах хэмжих электродоо байрлуулсан, хоёулангийн зэрэг байрлуулсан нэг холбогчоо багчтай холбогддог тийм электродыг бол бид нийлмэл электрод гэж байгаа. Хэрвээ бид энгийн электрод хэрэглэж байгаа тохиолдолд яг энэ багчин дээр энгийн электрод хэрэглэж хэмжилт явуулна гэвэл ажлын электрод буюу хэмжих электродоо эхний холбогчин дээр холбоно. Хоёр дахь холбогчин дээр бид харьцуулах электродоо холбоно. За ингэж тусад нь багж руугаа холбож хэмжилт хийж байгаа энэ тохиолдолд электродыг бид энгийн электрод гэж нэрлэнэ. За энэ бол холбогчийн хэлбэрээс хамааруулж ангилж байгаа ангил. За үүнээс гадна ажлын электрод маань дотроо электрод дээр явж байгаа процессоос хамааруулаад 1-р зэргийн электрод, 2-р зэргийн электрод гэж ангиллагдж байгаа. За галваны хэлхээ юу, электролизийн хэлхээ юу гэдгээс хамааруулаад бас тэгээд ямар төрлийн хэмжилт явуулж байгаагаас хамааруулаад бид электродууд өргөн хэрэглэгддэг электродууд бол ион сонгомл электрод хэрэглэгддэг.
инертийн электродууд хэрэглэгддэг. Инертийн электродууд жишээ нь цагаан алт, графит ч гэдэг юм уу. Идэх муутай бодисоос тогтсон тийм электрод байгаа. За үүнээс гадна эргэлдэх дискийн электрод, эргэлдэх цагирган дискийн электрод, ультра микро электрод, туслын мөнгөн усан электрод гэх мэтчлэнгээр электрод, ажлын электродууд нь дотор олон янзаар ангилагддаг. Бидний хувьд pH хэмжиж байгаа. pH хэмжихэд бид нэр өргөн илэгддэг электрод бол шилийн электрод буюу устөрөгчийн ионы хувьд сонгомол электрод. За устөрөгчийн ионы хувьд сонгомол электрод маань ийм нимгэн мембран, шилэн мембран хальстай байдаг. За тэр хальсан дондор зөвхөн устөрөгчийн ион нэвтрэх боломжтой. Өөр төрлийн том ионууд бол нэвтрэх боломжгүй тийм сонгомол чанартай мембранаас тогтсон тийм электрод байдаг. За үүнээс гадна бид нэр төрөл бүрийн катионуудад зориулсан янз бүрийн ион сонгомол мембрантай тийм электродыг хэрэглэдэг. За ингээд бидний энэ электрод бол тэгэхээр нийлмэл ион сонгомол тийм электрод ашиглаж байгаа. За бидний өнөөдөр хэрэглэж байгаа хэлхээ маань галваны хэлхээ байгаа. За ингээд бид нэр pH хэмжихийн тулд бид нэр багжаа асах үед багжмны заалт маань шууд электродын потенциалыг хэмжиж байгаа. Тэгэхээр үнийг бид нэр pH-ийн холбогд руу шилжүүлэхийн тулд pH дашуу 6-аас мВ гэсэн товчлуурын тусламжтайгаар pH-ийн заалт руугаа шилжүүлнэ. За ингээд тасалгааныхаа хамгийн ихэнд бол бид нэр температурын тохируулгыг нэгсэн байгаа. Тэгэхээр тасалгааны температураа бид нэр термометрээс харна. Термометрээс харахад тасалгааны температур бол 23 байна. 23.2 байна. Тэгэхээр бид нэр энэ товчлуурын тусламжтайгаар 23.2 дээр тохируулга хийн. За үүний дараа бид нэр батлах товчийг дарж заавал температураа баталгааж болох шаардлагатай. За ингээд баталгаацсны тэмдэг болж температурын хэмжлэгийн заалт маань pH-ийн заалт руу шилжинэ. За ингээд температур маань баталгаажж байна гэсэн үг. Одоо ингээд бид нэр pH-ийн бага холбогдлын үе тохируулга хийнэ. За үүний тулд нэрмэл усанд байрлуулсан ион сонгомол электродоо pH 4-тэй буфер усмалтай байрлуулна. Ингээ электродоо байрлуулахдаа ус мөлийн дээдлийн түвшнөөс 5-аас 10 см-ийн гүнд электрод судлах электродоо дүрж өгөх ёстой. Ингээ сайтар бэхэлсний дараа соронзон утгаараа ажиллуулна. За ингээд соронзон утгаараа эрчмийн тодорхой хэмжээнд тохируулж өгнө. За соронзон утгаар бол цахилгаан хэмийн тэнцвэр тогтох бодыг бол хэсгэж өгнө. За ингээд бид нэр 5-аас 10 минут pH 4-тэй бит буфер уусмал маань электродтойгоо химийн тэнцвэр тогтохыг хүлээж багчаа ажиллуулна. За ингээд 5-аас 10 минут багчаа ажиллуулсны дараа цахилгаан химийн тэнцвэр тогтсон гэж үзээд бид нэр pH бага гэдэг энэ товчлуурын тусламжтайгаар эхний цэгээ тохируулж өгнө. За ингээд буфер уусмалын pH 4 учраас бид нэр тохируулга 4-тэй тохируулна. За ингээд 4 за ингээд батлах товчоо дарна. Батлах товчоо дарна. За ингээд батлах товчоо дарах үед тоо холбогдол 4-өөсөө өөрчлөгдсөн байгаа үед цахилгаан хэмжээний тэнцвэр маань арай тогтоогүй байна гэсэн үг. Тэгэхээр ахаад тодорхой хугацаанд 2-3 минут хүлээсний дараа pH-ийн бага холбогдлын товчлуураараа бас 4 дээр тохируулга хийж өгнө. За ингээд 4 дээр тохируулга
тавьсны дараа дахиад батлах болчиход байна. За ингээд тохируулах хийхэд pH-ийн тоо холбогдол маань тэг 1.1-ээс нэмэх хасах тэг 1.1-ийн хэлбэрцэлтэйгээр тохирж байвал батлагдаж байвал бид нэр тохируулгаа хийгдсэн гэж үзээд дараагийн бүхэр усмалынхаа хэмжлэлийг хийх бэлэн болно гэсэн. За энэ маань дөрөв арай тогтоогүй. Ингээд дөрөв тохируулаад за батлах болчиход арай. За ингээд батлах болчиход харахад дөрөв маань өөрчлөгдөхгүй байна. За ингээд дөрөв маань өөрчлөгдөхгүй байгаа учраас за 3.99 гэдэг маань 0.1-ийг буурч ин. Тэгэхээр энэ цахилгааны тэнцвэр тогтсон байна гэж үзээд дараагийн бүхэр усмал дээр хэмжилтээ хийнэ. Бид нэр ингээд хугацаагаа бол цахилгааны тэнцвэр тогтсон хүлээх шаардлагатай. За дөрөв за ингээд 30 секундын дараа pH-ийн холбогдол нь өөрчлөгдөхгүй байгаа учраас тогтсон гэж үзээд одоо дараагийн бүхэр усмал дээр хэмжилтээ хий. Эхний зэг дээр бол тохируулга хийгдчихлээ. Одоо хоёр дахь зэг дээр тохируулга хий. За бид нэр судлах усмал дээр хэмжилт хийж байгаа тохиолдолд бол электродоо заавал судлах усмалаараа зайлж өгөх юм уу, нэрмэл усаар угааж өгөх шаардлагатай. Энэ тохиолдолд бол буфер усмал хэрэгжилж байгаа учраас бид нэр буфер усмал маань бол гадны ямар нэгэн бага хэмжээний усмалын нөлөөгөөр pH нь өөрчлөгддөггүй тийм тогтвортой усмал учраас энэ дээр электродоо зайлшгүй шууд хэмжиж байна. За ингээд цахилгааны тэнцвэр тогттол төгчөө бас 5-10 минут ажиллуулад хэмжилтээ хийхээ хүлэв. За энэ бүхэр усмал маань 684 дэх бүхэр усмал. За ингээд цахилгааны тэнцвэр тогтчихлээ. За ингээд цахилгааны тэнцвэр 5-10 минутын дараа тогтсны дараа pH-ийн өндөр холбогдлын үеийн тохируулгыг канапа ашиглаж бид нэр 684 дээр тохируулгаа хийн. За одоо бид нэр 682 байна. За ингээд 84 боллоо. Батлах төвчлөөрөө дарж баталгааж өгнө. За ингээд батлах төвчөө дарж баталгаажуулсан дараа pH-ийн холбогдол маань 30 секундын дараа өөрчлөгдөхгүй байна. Тэгэхээр энэ батлагдлаа гэсэн үг. За ингээд цахилгааны тэнцвэр тогтсон учраас хоёр дахь цэгний тохируулга хийгдлээ. За үүнээс гадна бид нэг анхаарах зүйл байна. Тэр юу гэхээр бид хэрвээ бүхэр усмал маань 6-тай бүхэр усмал 8-тай бүхэр усмал байгаа тохиолдолд бид хэмжилттэй тохируулга хийхдээ 6-тай бүхэр усмал дээр pH-ийн бага холбогдлын тохируулга хийчээд дараа нь өндөр холбогдлын тохируулга төвчлөөрөө ашиглаж өндөр холбогдлын тохируулга тэрнийхээ дараа гэсэн дистраллаар их шаардлагатай. За үүн дээр бүхэр усмалын 4-8-тай аваад байгаагийн ялгаа нь яг судалгаа явуулж байгаа орчинтойгоо холбогдуулж тохируулга хийх сонгож авна. Хэрвээ бид шүлтэг орчны судалгаа хийж байгаа тохиолдолд 6-тай 8-тай бүхэр усмалаар тохируулга гаргаж хийх нь тохиромжтой. Хэрвээ хүчлэг орчны судалгааны тохиолдолд бид нэр pH 4-төө 6-тай усмалаараа тохируулга хийх нь зөв. Хэрвээ бидний хэмжилт хийх муж маань маш өргөн мужид pH-ийн хүчлэг орчин, шүлтлэг орчны тийм өргөн мужид байгаа тохиолдолд бид нэр тохируулга 4-төө 8-тай гэх мэтчлэнгээр комбинац өөрсдөө сонгож тохируулга хийх нь зөв.